Хууль зүйн сайдаас нь 2 зүйл тодруулъя. Нэгдүгээрт нь болохоор энэ анх энэ 3 сарын 18-ны өглөө мэдээлэл хийхэд үндэсний ив нэгдэлт одоо халтай гэдэг ийм одоо хуулийн зүйл заалт дурдсан шүү дээ, тийм ээ. За энээс хоошоогоо бол одоо таны өнөөдрийн бас дурдж хэлж байгаачлан за одоо хүнийг амиа хорлоход нөлөөсөн ч гэдгийг юм уу. За дээрэс нь одоо захин мөрөгтэй толгоонтой холбоотой гэдэг ингээ олон асуудлууд ирлээ. Өнөөдрийн байдлаар яг энэ хэрэг дээр хичнээн хуулийн зүйл заалтаар одоо буруутгсан мэдээлэл гарч ба. Яг тэгэхээр нөгөө анханасаа нэг зүйл заалтаар явсан. Тухайлбал одоо тэр хувь хүнтэй холбоотой тодорхой мөнгөнд үнэтэй холбоотой асуудал гэдэг тэр хувь хүнийх нь асуудлыг салгаагүйгээр шууд одоо энэ байгууллага дээр нь ингээд гүйцэтгэх ажиллагаа явуулсан учраас хойшлуулшгүйгээд ингээд шөнө явуулсан учраас нэг хоёрдугаар тэр одоо өглөөний 5 цаг хүртэл одоо тий байцаасан байцаагаагүй хоёрын хооронд болчлоо. Энд чинь эрүүдэн шүү хэлбэр юм биш үү эднэргээд яг ийм асуудал дээр иргэд бухимдсан. Хоёр асуудал байгаа юм л та. Нэг нь болохоор тэр олон янзын цагдаагийн ерхий газар болон хууль зүйн яамнаас гарч байгаа мэдээлүүд нь олон янзын одоо санкц бүхий ишлэл гарсан байхгүй юу? 5-6 гарцсан байх. Энэ дэр хүмүүс ямар нэгэн байдлаар яллах гээд байгаа юм биш үү гэсэн юм хардлт үүссэн байгаа. За хоёрдугаарт нь хэм бол орон 10 цагаас одоо ажиллагаа эхлээд өглөөний 5 цаг хүртэл юм болчихсон гэдэг. Тэр өөрөөр хэлбэл нөгөө зүйл заалтууд нь айгүй олон удаа холигдсон учраас хүмүүс их тэнэгэлсэн эргэлцсэн зүйл байгаа даа. Гуравдугаарт нь болохоор шууд энийг ямар нэгэн одоо аж ахуйн нэгж компанитай холбоод маргааш нөгөө дөрөөс нь дамжуулаад шууд юм хэвлэлийн PR явуулсан шүү дээ. Шууд буруутгагдаад MCS нартай холбоод ингээ явуулсан байгаа. Энэ дэр ямар нэгэн сэжигтэй зүйл байна гэж иргэд үтсэн байхгүй. Тэгэхээр асуулт нь болохоор нийт хэдэн зүйлчлэл байгаа юм бэ? Хоёрдугаарт нь та хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд хичнээн хүний эрхийг хангах ямар алхмуудыг яг энэ ташаа буруу ойлголт яваад байгаа маа. Энэ олон зүйл ингээд ямар нэг юм наах гээд байна гэдэг. Тэгээ энэ дотор чи нөгөө янз янзын зүйл ингээд хэрэг бүртгэлтийн хэрэг болон гомдлоор шалгаж байгаа зүйлүүд байгаад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл тэр захин мөрөөдөө тоглоом гэж шалгаж байгаа хүн байна. Бусдыг амаа орлохоор шалгаж байгаа хүн байна. Хувь хүний нууц садруулах энэ гэмтэргийн улмаас шалгаж гомдлоор шалгаж байгаа ч гэдэг юм уу. Ингээд 3-4 төрлийн зүйлээр шалгагдж байгаа өөр субъектууд энд яригадаад байгаа. Тэгэхээр ингээд хувраад нэг юмнаас өөр болоод нэг нь өөрчлөгдөөд ийн гэдэг ч юм ингээд явж байгаа байхгүй. Тэгэд энэ хооронд энэ ойлголтын зөрүү үүсчээд ингээд яваад ийн бол гэж харж байгаа. Ер нь цаашдаа бид нар энэ цагдаагийн байгууллагаас болон би бол одоо яг хамгийн түрүүнд сонсол цагдаагийн байгууллагыг та нар олон нийт мэдээлэл өгөө гэл ингээд цагдаагийн байгууллага мэдээлэл өгөөд гисэн. Тэгээ энэ болгондоо ингээд мэдээлэл өгч ирсэн зүйлүүд дотор нь нэмэгдээд энэ өөрчлөгдөд нэгсэн юм байх боловч агуулгаараа үзвэл өнөөдөр ярьсан эдгээр зүйлүүд нь бол бүгдээрээ шалгагдаад явж байгаа гэсэн юм байгаа. Би яагаад жишээлбэл энийг яриад байгаа вэ гэхээр нэгдүгээр прокурорын зөвшөөрлийн хүрээнд ярьлаа, хоёрдугаарт энэ ажиллагаануудаа энэ ажил явагдаж байгаа ажиллагаанууд чинь дандаа прокурорын хяналтанд явагдах хэрэгтэй ажиллагаанууд. Прокуророос энд байгаад ирцэн явж ирсэн тайлбар өгвөл их сайн байна. Тийм учраас ийм ажиллагаа явагдаж байна гэж хэлээд байгаамаа. Харин дахин байр суурийг илэрхийлээд байгаа юм нь эдгээр зүйлүүд хэвлэн нийтлэх эрх чөлөө рүү халдаж болохгүй гэдэг дээр зарчмын 100% санал нэг байгаа. Ийм учраас цаашдаа энэ хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль дээр тусгагдсан сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа гэсэн энэ зарчмыг дэмжиж өгөөч. Дахиад цаашаага энэ эрүүгийн эрх хян шийдвэрлэх тухай хуульд орж байгаа энэ процессыг илүү нарийн журмалж байгаа хүний эрхийг хангах чиглэлээр орж байгаа өнөөдөр хэлцэх асуудлуудыг дэмжиж өгөөч. Энэ бол засгийн газраас хүний эрхийн чиглэлээр баримталж байгаа бодлого юм аа л гэж хариулах байна. Баярлалаа. Хууль зүйн сайдаа энэ хамгийн ноцтой зүйл нь за яг төрийг ойлгож байна. Эхлэндээ бол эн чинь нөгөө яг хувь хүн гэхээс илүүтэйгээр шууд одоо байгууллага гэдэг утгаар явцсан шүү дээ. Тэр одоо 19 эрүүгийн хуулийн 19/9 буюу 19 те үндэсний ив нэгдлийн эсрэг гэж айгүй ноцтой гэсэн байхгүй юу? Тэнгүүт ингээл сүр сар тас гээл яг ядж хахад нэг тэр өдөр чинь цэргийн баярын өдөр Монгол цэргийн өдөр болж исэн. 19/9 дээр хүмүүсийг үндэс угсаа хил арьсны өнгө шашны номлол үзэл бодлоор дайсагнуулах, эвдрүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгуурлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдэлийг зохион байгуулсан бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаар хорих ял. Энэ гэмтэргийг зохион байгуулалтыг гэмтүүлэг үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаар хорих ял шийтгэнэ гэвцсэн. Одоо энэ 18-наас хойш өнөөдөр 24 гээд 6-7 хоногийн хугацаанд процессыг анхааралтай ажиглаж байхад энэ зүйл заалтыг анх дурдж үйл явдал болж исэн энэ зүйл заалт нь сарин цэм шиг харагдаад байна.
Тэг ерөөсөө яг анх гарч ирсэн мэдээлэл дээрээс миний хамгийн их ач холбогдол өгөөд яагаад би жишээлбэл энэ талаар та нар үйл ажиллагаагаа танилцуулгыг цагдаагийн байгууллагад хэлсэн бэ гэхлээр за тэгээд олон нийтэд мэдээлэл өгөх гэж цагдаагийн байгууллагад хэлсэн бэ гэхлээр энэ өөрөө цагдаагийн байгууллагын хариалт нь шалгадаггүй дээрээс нь ийм зүйл ангитай асуудал анх яригдж эхэлсэн. Надад хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд өнөөдрийг хүртэл явуулж байгаа үйл ажиллагааны талаар энэхүү гэмт хэрэгтэй холбогдуулсан ямар нэг танилцуулга ямар нэг зүйл байхгүй. Мэдээлэл байхгүй. Хууль бус мөрөөдөө тоглоомтой холбоотой зүйл байгаа гэдэг мэдээлэл өгсөн. Тэгвэл прокуророос зөвшөөрөл авах гэсэн, прокурор зөвшөөрөл өгсөн гүйлгээнүүд байсан. Энийг мэдээсэн ийм үйл явц болсон. Тэгэхээр хариуцлагатай хэлэхэд ийм зүйл ангаар шалгаж байгаа гэсэн ямар ч мэдээлэл хууль зүйн дотоод хэргийн сайдад өнөөдрийг хүртэл хууль зүйн сайдаа тэгэхээр локийн хувьд нэг зөрчилтэй юм байгаа юм л да. Таны саяны хэлж байгаа 19 болохоор тагнуултай хамааралтай зүйл байгаа даа шүү дээ. Хэрвээ тийм байсан бол анханасаа эн чинь тагнуулын газар мэдээлэх ёстой шүү дээ. Гэтэл яагаад тагнуултай холбоотой энэ асуудлаар цагдаагийн ерхий газар мэдээлэл өгөөд одоо тэрэн дундаасаа ингээд замхраад алга болчихоо. Тэр бол одоо юу гэдгийг ийм PR-ын шинжтэй юм болоод өнгөрчөө гэсэн хардталтай байгаа байхгүй да. Бусдыг нь бол явцын дундаа одоо энэ хүний эрхийн үндэсний комисс болон бусад таны хэлж байгаа тайлбараас гаргалгаануудыг харж байна л да. Тэр яагаад тэр зүйл заалт ийм тодорхойгүй танд мэдээлэл очоог нь ойлгомжтой. Та тэр хэргийг гардан шалгаж байгаа хүмүүс биш шүү дээ. Тэрийг бол ойлгож байна. Гэхдээ цагдаагийн ерхий газар яагаад одоо ингээд сарнцсан зүйл заалтыг тэнцээ ишилчвэ. Эн чинь эргээд маш том одоо эсэргээрээ одоо юу гэдгийг нөгөө хүмүүсийн хэвлийн эрхчлөөнд халдж байгаа ч тийм энэ асуудлыг одоо хардах эрхийг нь одоо суур болчихсон байхгүй да. Тэрийг л тодруулаад байгаа. Тэг яагаад мөрдөн шалах ажиллагаа явуулж байгаа гэдэг асуулт таавар ус хуульчхан энэ дээр би түрүү анхны танилцуулгандаа дурдсан. Цахим мөрөдтэй тоглоом буюу энэ сайтад ажилладаг иргэний хэрэг 2022 оноос эхлэн энэ 9.3 тэрбум төгрөг гэж ингэж бүлэглэлтэй холбоотой одоо бүлэг хэрэг болцсон шүү дээ. Зарим хүмүүс нь цагдаа орхицсан, зарим нэг нь энэ үнэ ингээд өчигдөр олон нийтийн сүлжээгээр хэлчихэн л энэ хэрэг шалгагдчихсэн байна. Шалгагдчихсэн байна. За бусдыг амиа хорлоход хүрэх гэдэг хэрэг бас дахиад энэ дунд хүмүүсийн нэг хүнтэй холбоотойгоор 2024 оны 9 дугаар сарын 26 оны өдөр Чингэлтэй дүүрэг хэрэг бүртгэлтэй хэрэг үүсгэж шалгаж ирсэн байна. Тэгээ энэ хүрээндээ л гэж хэлж байгаа. Тэрнээс биш яг таны хэлдэг шиг нэг юм дээр үүсгээд дахиад өөртөө шиг өөр үйл баримт руу үсрээд тэндээс олсон зүйл дээрээ ингээд явцсан бол энэ өөрөө зөрчил болно. Энд байгаа улсын хурлын зарим гишүүд байр суурийг илэрхийлж байгаа бусд гишүүнийг элтэд шүүмжлэх хэлсэн үгийг нь шунгуулах ийм одоо хандлага ажиглагдж байгаа. За улсын хурл бол өөрөө хууль тогтоох, дээд эрх хэрэгжүүлэгч байгууллага. Нөгөө талаас их хяналтын чиг үүрэгтэй. Зарим гишүүний хэлээд байгаачлан энэ ч Монгол улсын бүх хэргийг төгөл датаад авчираад шүүх цагдаагийн өмнөр ороод ярихгүй байсан бэ гэдэг ийм говь улсын асуулт асуугаад байгаа. Үгүй л дээ. Бид өнөөдөр суурь зарчмын тухай асуудлыг ярьж байгаа. Монгол улсын үндсэн хууль ноцтойгоор зөрчсөн байж болзошгүй. Тэр дундаа хүний эрх хэрэгчлөө магадгүй эрүүдэн шүүх процесс явагдсан байж магадгүй. Улмаар аливаа хүнийг үндсэн хуулийн дагуу шүүхээс гин буруутайг нь эцсэн тогтоогдоогүй байхад улс төрийн зорилгоор тодорхой сэтэл бүхий байдлаар хэрэг тогтоож болзошгүй юмаа гэсэн хардталтуудын үндсэн дээр хүмүүс байр суурийг илэрхийлж байгаа. Тийм учраас энд бол их хурлын гишүүдийн үзэл бодлоо илэрхийлэх, ард иргэдийг төлөөлж хууль тогтоогчийн байр сууриа хуулийн дагуу илэрхийлэх зүйл дээр цензурдах боломжгүй юмаа гэдгийг бас хэлье. За хоёрдугаарт нь бол энэ мэдээж энэ хэрэг бол одоо процессын шатаар явж байгаад шүүхээр шийдэгдэх юм уу ямар нэгэн байдлаар ингээд үр дүнд хүрэх баг. Тэгэхээр нөгөө талд нь иргэдэд ялангуяа залуу үед ямар айдас байгаа вэ гэхээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх энэ асуудал чинь сүүлийн үед бол асар том дээсэн дөрөөн дээр орчоод байна. Үзэл бодлоо илэрхийлэнгүүт тэр хүний хувийн амьдралыг нь ухдаг ямар нэгэн ноото зүйлийг гаргаж ирдэг, эсвэл бий болгодог. Улмаар тэр хүнийг нийгмийн адгийн шаар мэтээр үзүүлээд үзэн ядагдах тэр нөхцөл байдал шахаанд оруулангуутаа улс төрийн зоргийг нь мохоодог. Улмаар үзэл бодлоо илэрхийлэх тэр эрхийг нь хязгаарлах гэсэн энэ халдлагууд явж байгаа. Энэ хэргийг зүгээр нэг хэрэг гэж ботхоос илүүтэйгээр
энэ дээр байр суурьаа илэрхийлсэн гишүүдийн зургийг эвлүүлээд ямар нэгэн компани санхүүжүүлсэн, нэр хоч өгсөн хэн нэгэн улс төрч байсан хүмүүсийн төлөөлөл болгож гарч ирж байгаа мэтэр эвлүүлгүүдийг зохион байгуулалттайгаар санхүүжүүлж хийсэн нь бол харагдаж байгаа. Энэ дээр бид нар ямар хэвлэлүүд, ямар цаг үеүүдэд гарсан гэдгийг ч мэдж байгаа. Монголын ард түмэн тэнэг биш. Залуу үе тэнэг биш. Тарих угаах мессеж болон бодиттой үйл хоёрыг ялгаж харж байгаа. За хууль зүйн байнгын хороонд улсын хурлын 22 гишүүн байдаг. Хүний эрхийн дэд хороонд 9 гишүүн байдаг. За хаа очиж энэ хууль зүйн байнгын хорооны дарга дамжны цогтотор гишүүнийг бидрээс үнэлэх хэрэгтэй. 11 сарын 20-доор тэр эрүүдэн шүүхийн эсрэг тэр сонсголыг зохион байгуулсан. Араас нь ингээд байнгын хорооноос одоо шийдвэр гараад ажлын хэсэг гараад явж байгаа. Хүний эрхийн асуудал дээр улс төрчихгүй байгаа, намчрахгүй байгаа. Ингэж адилж байгааг бид нар цаашаах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ер нь бол цаашдаа энэ хүний эрхийн асуудал дээр битгий улс төрж өчөөл гэж хэлэх гэж байгаа. Яагаад тэгэхээр энэ хүний эрхийн асуудал дээр улс төржөөл намч байр суурнаас гараад байхаар бид нар дундын үнд зүйлээ хуваагаад байгаамаа. Тэр үндсэн хуулийн эсрэг үйлдэлүүдийг өөгшүүлээд байгаамаа. Хүний үндсэн эрх заяамал оршихгүй. Тэр эрхэмсэг чанарыг бид нар хуулийн буулгаар үгүй хийх гээд байгаамаа. Гишүүдийн хэлээд байгаачлан яагаад тэгвэл хэргийг нь татаж ирээд гэхээр яа харга байхгүй цагдаа ч гэх юм уу, хууль зүйн сайдчдах юм уу, өөрөөсөө улс төрчиж гарч ирж мэдэгдэл хийгээд байгаа шүү дээ. Ингээд хүмүүсийн итгэл үнэмшлээ чөлөөтэй илэрхийлж байгаа байр суурь нь талцал хуваагдлын мессежийг өөрөөсөө хаяад шүү дээ. Тийм учраас энэ дээр хаана бодох ёстой л гэж бодож байна. Энэ бол зөвхөн нэг хэргийн асуудал биш, сүүлийн үе зүй тогтол болоод байгаа асуудал. Өнөөдөр ямар нэгэн байдлаар шүүмжилсэн хүн шууд маргааш нь хараар бодогдож байгаа. Одоо нэг хоёр гишүүн хажуу сууж. Та нэг үг хэлэл маргааш нь улсын дайсан болоод